Хоримын тэрэг үзэгчтэй Монголын мэдээг антлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн мянга дугаараар үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ онд бид төлөвлөсөн Улаанбуудаахан 53.7% хураан авах тооцоо гарсныг өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ингэснээр гурилын хэрэгцээнийхээ 58%-ийг л дотоод улсын хангах нөхцөл байдал үүсгэхээр байна. 512.3 мянган га тариалалт хийхээр болсон. За хүнс хөдөө аж ахуйн яамны мэдээлэлээр уг нь 300 мянган гад нь үр тариа тариалж 469 мянган тонн ургац аавна гэж тооцсон. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan 50 мянган гад ургац алджээ. Манай улсын жилийн хэрэглээний гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудаа шаардлагатай. Эх оны хэрэгцээгээ тооцоод үзвэл 106 мянган тонн улаан буудаа дутгах нь. Энэ нь эргээд гурилын үн нэмэгдэхэд нөлөөлөх магадлалтай. Тэгэхээр үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг салбарын сайдаас тодрууллаа. Энэ жил бол 1-р гурилаа бөөний үн 850, талхны үн 1100 гэж байгаа бол энэ үнийн орчимд бол барихыг зорж байна. Тэгэхээр импортын будаа маань дотоодын тариалан эрхлэгчдийн будаанаас нэлийн хямдаар орж ирэх төлөв байдалтай байгаа учраас бид нар бас энийг балансжуулж үүний хариуд бол гурил талхныхаа үнийг энэ жилийн түвшинд барих ийм бодлогоор ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалан эрхлэлтийг дэмжих санд 27.4 мянган тонн улаан буудаа бэлэн байгаа. Энэ бол сарын хэрэглээ энэ нөөцөө ашиглана. Хавар нэг мэргэжлийн хүнс хөдөө аж ахуйн яамны нэг хамтарсан шалгалт явсан. Тэгэхэд энэ оны 10 сарыг дуустал гурил болон улаан буудаа нөөц байна гэсэн тоо мэдээ гарсан. Тэгээд улаан буудаа хомсдол үүсээд гурил талхны үн нэмэгдэх гээд байна гэсэн шалтгаанаар одоогийн нэг удахгүйгээр бид нар будаа гаргаад эхэлнэ. Нөөцөө ашиглахаас гадна аж ахуйн нэгжүүдэд дэмжиж байж ургацаас шалтгаалсан бэрхшээлийг давна гэж тооцож байна. Дотоодын үйлдвэрлэлийн эхний ээлжинд ерөнхийдөө засгийн газраас бас чиглэл өгсөн байгаа. Дотоодын тариаланчдын тариалсан хүнсний болон өрийн улаан буудааг эхний ээлжинд бол одоо худалдаж авах ажиллагааг гурилын үйлдвэр болон тариалан эрхлэлийг дэмжих сан бол хамтар зохион байгуулах ёстой. За энэний дараа бол импортын асуудал ярих ёстой. Өмнөх жилүүдэд бид улаан буудаан хэрэгцээгээ 100% дотоодоос хангаж байсан. Энэ онд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ургац алдахад хүрсэн нь үнэн. За гэхдээ зарим тариаланчид урагшаа бэлтгээгүй технологи мөрдөөгүй зэрэгээс шалтгаалж ойролцоох газрын хоёр тариаланч харилцан адилхан ургац авахар байгааг салбарын сайд хэллээ. Тэгэхээр тариалалтын тухай хуулинд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжүүд мэргэжлийн агрономчтой байх асуудлыг тусгах нь за мөн гадаргын усыг тариалалтанд ашиглах юм бол татварын хөнгөлөлт идэлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Бүлэг хоршоо болж нэгдсэн Сэлэнгэ Төв Дархан аймгийн ногоочд үсгэлэнгээ нийслэл хотод гаргаж байна. Ганц өрх ногоо тарьж үйлдвэрлэл эрхлэх бус нэгдэж нийлснээр тэд иргэдэд хямд үнэтэй олон төрлийн ногоог санал болгож байгаа юм. Чэнжүүгээр ногоогоо борлуулахдаа тэд 10% хямдрал зарлжээ. Өөрийн эрүүл сайхан хөрсөн дээр ургасан ногоог идэх нь бол мэдээж биднэрд бол ашигтай. Импортын ногоотой харьцуулбал үн үртэх нь ямар вэ? Одоогоор бол нэг тийм актер ялгаа бол харагдахгүй байна. Ногооны үн их биш байна. Түрүүн задгаа савлагдчихсэн одоо ногоонууд савлгаатай шошихтой юм болсон байна. Тус тусдаа хүнсний ногоо тариалж байсан 6 хүн хамтарч 2 жилийн өмнө ундрах баялаг бүлгийг байгуулсан. Бүлгийн гишүүн хорол сүрэн өмнө нь гэр бүлээрээ ногоо тарьдаг байхад өөрсдийнхөө хэрэгцээг хангаж илүү гарсан багахан ногоогоо борлуулдаг гэжээ. Тэгвэл бүлгийнх нь гишүүд усалгаатай 3 га талбайгаас 16 тонн ургац авчээ. Оршоо болсон учраас ашигтай ажилласан тул амьдрал дээшилж байгаа. Төвөр хураалт тэгээд эрт ургацаар бол зөв хэмжээний бас арай л жоохон үнэтэйс одоо бол бүх их хураалт хийсэн учраас одоо хямдарч эхэлж байгаа. Одоо бүр 9 сар гаргаад инээс илүү хямдар. Хөдөө аж ахуйн доктор профессоруудыг чи аваачаал заадаг байхгүй одоо багшилдаг тийм хүмүүсийг чи аваачаал за энэ ийм орцсон юм болно гэдэг. Цагаан лонгийн кимчи гэдэг энийг хийж нөөшилсөн байгаа. Энэ бас 100 дарсан хайлаар гэдэг энэ бас айгүй гоё солонгос маягаар дарсан ийм хайлаар байгаа. Энийг бас сурсан. Тэдэнтэй адил 700 гаруй ногоочин бүлэг байгуулжээ. Иргэдийг ингэж бүлэг болж нэгтгэхэд Америкийн нэгдсэн улсын олон улсын хамтын ажиллагааны агентлагаас санхүүждэг олон улсын байгууллагын хөтөлбөрийнхэн дэмжсэн байна. Тэд төмс хүнсний ногоо бас дэлхийд ховорхон байдаг ургамлыг ч тариалж байна. Манай бүлэг 5 гишүүнтэй. Энэ артишок эмийн ургамлыг бол одоо 2013 оноос эхэлж тарьж байгаа. Тэг ингээд навчийг хатаагаад ишийн ингээд одоо юу шиг өгөрсөйс ингээд арчлаад элэг бөөр цэвэрлэх үйлчлэгээтэй. Бид нар нодлон бас одоо нэгэнтээ ингээд тарьж ургуулж байгаа юм чинь ингээд улсын мэргэжлийн хэлтийн гадар бид шинжилгээ өгсөн. Ингээд шинжилгээ бол сайн гарч ирсэн. Хамтын бизнестэй болсноор яг хөтөр бүлгийн бүх гишүүд оролцсон. Бүх шийдвэр гаргалтыг гаргана. Улсын ашгаа бүх туваана.
хөрөнгөө бас бүгд оруулна. Ийм эрхтэгч байдал бий болж байгаа. Ингэснээр яг уу гэхээр олон хоршоодууд яг энэ хоршоо гэдэг зарчмаараа ажиллаад ирэнгүүт орон нутаг хөгжөөд байна. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн гарч ирээд байна. Энд зарагдаж байгаа хүнсний ногоог нэг өрх айл тариалаагүй. Таны худалдан авч байгаа 1 кг төмсний ард 2-3 өрх айлын амьдрал байгаа гэсэн үг. Олуулаа нийлж хэмжээний ургац авснаар бидний худалдан авах хүнсний ногооны үнж гэсэн хямд байна. Ингэж байж иргэд дотоодынхон төмс хүнсний ногоог авах ногоочтой ч дэмждэг болно. Иргэдийн дэмжлэгээр эргээд жилийн 4 улирал эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог хэрэглэнэ гэж бүлгийн гишүүд хэлж байлаа. Дараагийн багц мэдээлэл үргэе. Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол улсын ерөнхий хэлбэрч хэсэгжилсэн хориг тавьсан нь хууль эрхсэн үндэслэхгүй гэж Улсын хурлд дэх Монгол Ардын Хувьсгалт нам, Монголын үндэсний арж бас намын шударга ясан эвслийн бүлгийн удирдлагууд мэдгдлээ. Харин ерөнхий хэлбэрчийн хоригийг Улсын хурл цаг хугацаа алдалгүй хэлэлцэж шийдвэрийн гаргах шаардлагатай гэж Улсын хурлын гишүүн Баасанхүү үзэж байна. Намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж улс төрийн өрсөлдөгчөө хэл сэрэгт холбогдуулах, хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлсэн тохиолдолд цалин хангамжийг нэмэх тухай үүрэг чиглэлийг ерөнхийлөгч прокурорын байгууллаганд өгсөн гэж Улсын хурлд дэх Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан намын шударга бас эвслийн бүлгийн удирдлагууд мэдгдлээ. За бас өршөөл үзүүлэх тухай хууль шийдвэр гаргах Улсын хурлын онцгой бүрэн эрхэд ерөнхийлөгч халдаж хориг тавьсан. Энэ бол хууль эрхцэн үндэслэгүй гэсэн тайлбарыг шударга бас эвслийн бүлгийнхээ өгч байна. Өршөөлийн хууль гэсгчлэн буюу 4.1-ийн 7 дугаар зүйлүүд гэсгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнээр ихтэй уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмтрэг үйлдсэн хүүхэд эмэгтэйчүүд сансар болгоомжгүйгээр гэмтрэг үйлдэж хөнгөн хүн дэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөл томрогдохгүй юм аа. Хэнийг ч өршөөл томрохгүйгээр бүхэлд нь хориг тавьсан хүнлэг инэрэнгөө байх зарчмын эсрэг Монгол ёс заншаал төр төсний уламжилд нийцэхгүй бөгөөд тэр өршөөл инэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн тэдний гэр бүл үр хүүхэд нь хүн дээр тусна гэдгийг бол цохон тэмдэглэж байна. За эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх үндсэн зарчмаас ухарж өршөөл тамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хоошид тооцож боломгүй үр дагаварт хүргэнэ гэж Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан намын шударгаас эвслийн бүлгийн удирдлагууд мэдэгдээд байна. Харин Улсын хурлын гишүүн Баасанхүүгийн хувьд Улсын хурл өршөөл үзүүлэх тухай хуульд ерөнхийлөгчийн тавьсан хоригийг цаг хугацаа алдалгүй хэлэлцэж шийдвэрээ гаргах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтанд ерөнхийлөгч хориг тавьснаас болоод хуулийн үйлчлэл зогссон гэсэн тайлбарыг эрхэм гишүүн өглөө. Энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Сунжрах тусам нийгмийн хүлээлт дээрээс нь хорих байгууллага дээр бол одоо юу гэдгийг энэ бол маш хүндрэлтэй байдал үүсдэг. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар дээр миний ойлгочоор бол одоогийн байдлаар бол өндөржүүлсэн бэлэн байдлаар хамгаалт зарлцсан явж байгаа гэж бодож байна. Гэтэ сар гаруй ингэ яваад ах чинь наацх нь эргэлт тойролтой авахаасаа эхлээд тэнд хоригжоо хүмүүсийн хэвийн байдал ч гэсэн тийм сайнаар тусахгүй. Улсын хурл зарим сайтын томилгоо хийхдээ цаг хугацаа алдаж улс төрчид албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа байдлаас хамаарч иргэд хохирох ёсгүй гэдгийг Улсын хурлын гишүүн Баасанхүү мэдгдлээ. Монгол Улсын хурлын дарга Зандаа Хүнгийн тулд Монгол Улсын ерхий сайд Чимдийн сайхан бэлэгт хууль хэрэгжүүлэн ажиллах тухай албан тоод хүргүүлжээ. Уг албан тоодод Монгол Улсын ерхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улсын хурлын ээлж тус чуулганы хуралдаанаар засгийн газрын 6 сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т ерөнхий сайд засгийн газрын гишүүн хууль заасан үндслээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгдсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгар болно. Ийхүү ерөнхий сайд засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын хурл 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн засгийн газрын 6 гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 9 дугаар сарын 6-ны дотор Улсын хурл нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын ерхий сайдтай засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж шинээр томилогдох засгийн газрын гишүүдийг Улсын хурлд өргөн барихыг хүсье гэжээ. Дараагийн мэдээлэл хүргэе. Засгийн газар гадаадын улс орнуудын их дээд сургуулиудад Монголын оюутнуудыг сургахад зориулж холбогдох зардлыг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлсэн байна.
Засгийн газраас түрүүнд нь гаргасан шийдвэрээр бол гадаадын улс орнуудын шилдэг ихтэй сургуулиудад Монголоос жил бүр 100-аас доошгүй тооны оюутан элсүүлэн сургахад зориулж улсын төсөвт холбогдох зардлыг нь тусгаж байхаар болоод байгаа юм. За бас өрсөлдөх чадвартай Монгол хүмүүс хөтөлбөрийн хүрээнд 300 иргэнийг гадаадын ихтэй сургуульд сургах төсвөөс шаардлагадах хөрөнгийг нь гаргаж байхаар болсон байна. За бас өрсөлдөх чадвартай Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 300 иргэнийг гадаадын ихтэй сургуульд сургах холбогдох зардлыг нь улсын төсвөөс гаргаж байхаар болсон байна. За 2015 16 оны одоо хичээлийн жил суралцах оюутны тэтгэлэгт бол нийтдээ 100 гаруй одоо хүмүүс оролцсон, 165 хүн оролцсон байгаа иргэн. За энэс бол 65 иргэн бол одоо ихтэй сургууль, шилдэг ихтэй сургууль суралцах ийм болцлыг хангасан. За энэс эхний ээлжинд 35 оюутныг одоо эхний дараалалаар санхүүжүүлэхэд нийтдээ 4.2 тэрбум төгрөг шаардлагатай байсныг бол ингээд өчигдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээ. За гадаадын улс орнуудын ихтэй сургуулиудад улсын төсвийн хөрөнгөөр суралцах оюутнуудтай үйл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж гэрээ хийх замаар төрийн сургалтын сангаас санхүүжилт хийж байхаар засгийн газрын холбогдох журмаар тогтоосон байна. Манай улс Катар улстай батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа өргөдөх сонирхолтой байгаагаа албаныхан илэрхийлээд байна. Энэ тухайд Катар улсын батлан хамгаалахын сайд Хамад бин Али Аль Атиягийн ажлын үеэр яригдсан юм байна. Катар улсын батлан хамгаалахын сайдын айлчил бол хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд томоохон түлхэц болно гэж найдаж байгаагаа Монгол улсын ерөнхийлөгч элүүгд орж илэрхийлж хоёр талын хамтарсан цэргийн сургуулийг уламжил болгон зохион байгуулж цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдлаа. За хоёр талын хамтарсан цэргийн сургуулийг уламжил болгон зохион байгуулж цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдлаа. Мөн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсад хөрөнгө оруулалт хийх, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ажиллаж байгааг Катар улсын батлан хамгаалахын сайд Аль Аттия уулзалтын үеэр хэллээ. Монгол Катар хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг улсын хурлын дарга Инквалд Катарын батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзах үедээ дурдлаа. Монгол улсын хувьд Катар улсын байгалийн баялгаа хэрхэн зөв зохистой ашигладаг туршлагаалсан суралцахыг хүсэж байгаа тухайдаж уулзалтын үеэр яригдлаа. Харин 2000 оны ихэнх үеэс хоёр улсын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжсөн гэдгийг улсын хурлын дэд дарга Инквалд дурдж батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талын ажил хийгдсэн. Өнөөгийн төвшөнд хүрсэн хамтын ажиллагаа нь ноён Аль Аттиягийн Монгол улсад удаа дараа айлчилж байсны үр дүн гэж дүгнэлээ. Мөн гадаад харилцааны сайд бүрөвсөрөн Катар улсын батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр ажиллахаар улсын хурал дахь нийгмийн бодлогын байнгын хороонд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Үүнээс гадна үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эзний холбоо, мэргэжлийн байгууллагаас бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулагджээ. Дэд ажлын хэсэгтэр ажиллаж байгаа зарим асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдгэл хийлээ. Дэд ажлын хэсэгт үйлдвэрчний эвлэлийг төлөөлж байгаа гишүүдийн зүгээс засгийн газрын байр суурьтай санал нийлэхгүй байгаа 14 асуудал байгаа юм байна. Тухайлбал салбарын хамтын хэлцээрээс төрийн байгууллагыг хасч үйлдвэрчний эвлэл ажил олгогчид хоорондоо хэлцээр байгуулах заалтыг шинэ хуулийн төсөлд оруулсан байгаа нь буруу гэж үзэж байгаа юм байна. Томоохон усан хангамжийн байгууллага за мөн одоо нүүрсний томоохон ордууд хүртэл өнөөдөр төрийн мэдлэх байгаа шүү дээ. Тэр ийм нөхцөлд үл одоо тэнд бол олон мянган ажилчид ажиллаж байна. Тэрний ажил олгогч нь хэм гэхээр яг одоо дулааны одоо тодорхой станц биш. Тэр бол төр гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх цалин засаг орлогын байдал бол улсын төсөв хөрөнгө оруулалтаас хамааралтай байх жишээтэй. Тэгэхээр манайтай адил төвчний хөгжилтэй байгаа энэ орнууд бол салбарын үйлдвэрчний эвлэлүүд хэлэлцээ байгууллагатай салбарын одоо эрх ухааны төрийн захиргааны байгууллага яам салбар агентлаг оролцуулдаг энэ хэлбэрүүл хэвээрээ байна. Мөн өөр нэг чухалчилж байгаа асуудал нь нэмэлт амралт. Нэмэлт амралтыг хуулиар биш гэрээгээр зохицуулдаг болгох гэж байгаа нь хөдөлмөрчид эрхээ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд хүргэнэ гэж үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж байгаа юм байна. Нэгээс одоо өсвөртөл ажиллах хэвээр аж ахуйн нэгж нь Монгол бараг 90% ажиллаж байгаа нөхцөлдөл тийм цөөхөн ажиллах хэвээр газрын ажилчид бол эзэнтэйгээ танад одоо 31 амралт өгөхгүй би одоо ажиллаа хийхгүй гэж хэлж чадахгүй. Тэгээ ажилгүйдэх байгаа ийм нөхцөлд. Тийм учраас бол жишээлбэл бид энэ нэмэгдэл амралтын хугацааг бол жишээлбэл хуулиар бол хуульчлахыг бол одоо шаардж байгаа. Дэд ажлын хэсгийн энэ мэт 14 асуудлаар саналаа нэгтгэж хуулийн эцсийн хувилбарт санал оруулах талаар хуралдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн чинээр орж байгаа заалтууд нь хуучин хуулийн төвшинг ордуулахгүй байлгахын төлөө дэд ажлын хэсэг тууштай ажиллана гэлээ. Ийм зөвшөлтлийн асуудлууд нь
Монгол Улсын ерөнхий захиагийн хэлбэгд орж нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шатаратаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэх чиглэсэн засгийн газарт чиглэл өгөх тухай зарилгыг энэ сарын 13-ны өдөр гаргасан. Энэхүү зарилгыг засгийн газрын холбогдох яамтын сайд болон спортын мэргэжлийн холбоодын удирдлагуудад гардуулах ёслол өнөөдөр спортын төв ордонд боллоо. Энэ үеэр ерөнхийлөгчийн намын газрын дарга цагаан монголчууд зөвхөн хувийн амжилт үзүүлдэг спортод төдийгүй багийн спортод амжилт гарах болно. Гэхдээ бид зөвхөн нэг баг биш, улс орноороо нэг баг болж дэлхийн бусад орнуудтай өрсөлдөхийг зорж байна гэлээ. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх 4-р ээлжийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн бүртгэлээр 8727 га газарт 28960 гаруй иргэн газар өмчлөх эрхтэй болох юм байна. Энэ удаа сонгон хайрхан дүүрэг, хаан ул дүүрэг, Баянзүрх дүүргийн 22 байршилд иргэд цахимаар газраа өмчлөн байршлыг наривчлуул Баянзүрх дүүргийн улаастан багаам, цагаан давааны ам, майхантын ам, овоотын аманд 1240-од иргэн, за харин хаан ул дүүргийн ууршийн ард дарцагтын аманд 2040 иргэн өөрийн өмчлөлтэй газартай болох нэ. Энэ удаагийн цахим бүртгэлээр сонгон хайрхан дүүрэгт хамгийн олон буюу 25680 гаруй иргэн газар өмчилж авах юм байна. Хүснэгтэнд харагдаж байгаа эмээлтийн дөрүлж, түрүүний хөндий, тахилтын ам, эхэн усны хөндий, хужирын бурхантын ам, өндөрхан уул, сайлын ам зэрэг байршлууд энд багтжээ. Усны хангамж одоо нөөцөөр хангагдсан байршлууд байгаа. Зарим нь бол хангагдаагүй байгаа. Мэдээж инженерийн байгууламж дэд үтцтэй холбох одоо судалгааны тооцоонууд нь хийгдээд төлөвлөлтөнд батлагдсан байршлууд явандаа одоо шат чаттайгаар ингээд зохион байгуулагдсан. Хоёр сайтаар дамжуулаад газар өмчлийн цахим системд хандах боломжтой. Улаанбаатар хотын Улаанбаатар цэг юм ээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмч цэг, бицэг, гов цэг юм ээ сайт. Өнгөрсөн оноос эхэлсэн цахим газар өмчлөлийн 3 бүртгэлд нийслэлийн хүн амын 50% нь хандаж, үүнээс 36420 гаруй иргэн өөрийн өмчлөлийн газартай болсон. Дөрөвт удаагийн бүртгэлийг нэмээд 65000 гаруй иргэн газартай болно гэсэн үг. Тэд газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой. Банкнд барьцааж болно, зарж болно. Энэ бол тухайн хүний бүгдийнх нь одоо өөрсдийн өмч байхгүй. Тийм учраас эргэлтэнд оруулахад ямар ч одоо асуудал байхгүй. Захимаар газар өмчлүүлэх нь иргэдийн цаг хугацаа төрийн албан агчдын хүн суртал авилга гэд олон асуудлыг шийдэж байгаа. Иргэд захим хаягаар хандахдаа зааварчилгааны дагуу ажиллах нь чухал. За программыг гадны халдлагаас тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын газар, нийслэлийн мэдээлэл технологийн газар гэд хэд хэдэн байгууллага хамгаалж байгаа. За 4-р ээлжийн захим бүртгэл эх сарын 9-ний 12 цагт дуусах юм байна. 2003 оноос өнөөдрийн хүртэлх хугацаанд нийслэлийн хүн амын 12% нь газраа өмчилж авчээ. Жилбэрээ сурагчдын дөрөв төвцсны чанар үргэлжлэсэний талаар байнга шүүмжил гардаг. Энэ асуудлаар аж үйлдвэрийн яамныхан хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, дөрөв төвцсны үнийг чөлөөлөж, бүх компаниудад ижил тэгш эрх олгосон байна. Өөрөөр хэлбэл, оюутлын бүх үйлдвэрүүд сурагчдын дөрөв төвцс үйлдвэрлэж борлуулж болно. Харин төрөөс тавьсан стандартыг нь хангасан байх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн жилүүдэд засгийн газраас сонгон шалгаруулсан 7 компани сурагчдын дөрөв төвцийг илүү эрхтэйгээр борлуулдаг байсан. Ингэснээр тухайн үйлдвэрүүдийн өмнө дөрөв төвц авах гэсэн хүмүүсийн урт дараа л үүсч чанар хүртээмж нь хүрэлцээгүй улмаас иргэдийг бухимдуулдаг байлаа. Тэгвэл энэ жил үн борлуулалтанд төр оролцохгүй зөвхөн хувцсны чанарт л хяналт тавих юм байна. Энэ жилийн хувьд бол бид нар яг үйлдвэрлэгчдийг ер нь бол үйлдвэрлэлийн асуудал руу төдийлөн сайн орохгүй байгаа. Ганцхан тавьж байгаа шаардлага бол стандартын шаардлага хангасан. Тийм ээ энэ одоо сурагчийн дөрөв төвц үйлдвэрлэх давааны стандарт гэж одоо 3 жил 4 жилийн өмнө батлагдсан стандарт байгаа шүү дээ. Тэр даваагаар үйлдвэрлэсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Үйлдвэрийн яамны төрийн нэрийн бичгийн дарга болон аймгийн засаг дарга нартай гэрээ хийж байгаа төрийн нэрийн бичгийн дарга маань. Тэгэхээр энэгээр юу гэсэн үг вэ гэхээр орон нутагт байгаа үйлдвэрлэгчд орон нутгийнхаа сургуулийн сурагчдын дөрөв төвцийг үйлдвэрлэе. Хэрвээ энэ хүчин чадал нь хэрвээ хүрэхгүй тохиолдолд Улаанбаатараас нэмэлт үйлдвэрлэгчдийг сонгоо гэсэн тэр юуг бол аймагуудад бол чиглэлийг өгч гэрээ байгуулж авах орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг ажиллаар хангана гэсэн. Аж үйлдвэрийн яамнаас бол тодорхой стандартыг заагаад өгсөн байгаа. Жишээлбэл ийм одоо хувцсны ийм давааны одоо нэг 40-60% нь бол хоньны ноосч байна гэх мэтээр одоо ийм тодорхой стандарт заагаад өгсөн. За яг ийм стандартын дагуу бол хийсэн компани үйлдвэрлэгчдээс бол иргэд өөрсдөө сонгож авах нь эрхийн асуудал байгаа.
Яж үйлдвэрийн амнаас нэг зүйлийг анхааруулж хэлж байгаа нь бол за ийм яарлагтай яг үндэсний үйлдвэрлэгчдээс өөрсдөөс нь худалдаж аваад илүү ашигтай. Хэрвээ яг энэ одоо үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн одоо бараа бүтээгдэхүүн хэрвээ одоо чанарын шаардлага хангахгүй байх юм бол тэнд хариуцлага одоо асуух одоо ийм боломж бол бүрдэж байгаа. Хэрвээ ямар нэгэн үндэсний үйлдвэрлэгчийн яарлаг одоо ийм таних тэмдэг байхгүй ийм хувц сунар худалдаад авсан тэр нь чанарын шаардлага хангаагүй бол аж үйлдвэрийн яамнаас бол ямар нэгэн байдлаар энд одоо хариуцлага тооцох боломж байхгүй гэдгийг бол одоо хэлж ирсэн юм аа. Зах дээгүүр ягж байгаа тэр хятадаас орж ирсэн болно болохоор зэрэг бүр нилонтой тийм хард хөгт бүр ингээд тийм бараандо тийм өнгөтэй тэгээд ийм нөгөө өөр өдөгч нэг баг эндүүдэхэд бол эндүүд наалтчихад тийм л форм харагдаж байна лээ. Ярьж байгаа хямдхан формнууд байж танах ягаад үнэтэй энэ компаниуд ягаад үнэтэй юм гэж ярьж байгаа. Яг энэ албан ёсны компаниуд нь цаанаасаа үнэтэй даавгаараа ойж байгаа учраас үнэн батлсан яг тэр үнээр л явж байгаа. Сурагчдын дүрм цувцсны бүрэн хослол 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа бол өмд хүрэмн нь 24-өөс 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин цамц нь 16 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдж байна. Энэ үнийг 3 жилийн өмнө засгийн газраас тогтоож өгч байжээ. Боломжийн болно одоо яг хөө тий. Тэгэл хүүхдүүд чинь жилдээ нэг л хуцаал өмсөх юм биш тий. Тэрэл энийг өмсөх гэдэг юм чинь тий. Багшааснаас бас энэ дээр хувцас авал гэсэн. Саяхандаа л одоо би явж байгаа л утал биш тий. Энэ хойд их төлбөрийн бол ялтын талбай юм үзлээ. Үнэн ямар вэ? Үнэн нарийн гаггүй биш үү? Үнэн хямд юм шиг байна шүү дээ. Ерөнхий боловсролын сургуульд 530 мянга орчим сурагчид суралцдаг. Энэ жил 60 мянга гаруй хүүхэд сургуульд шинээр элсэж байгаа. Эдгээр хүүхдүүдэд 300 орчим мянган дүрм төвцөх хэрэгтэй байгааг аж үйлдвэрийн яамныхан хэлж байлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн иргэдийн амарч зовоолох ая тухтай орчин бүрдүүлэхийн тулд олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм байна. Өнөөдөр гэхтэл 2-оос 5 насны хүүхдэд зориулсан эко тоглоомын талбай нээлт боллоо. Улаанбаатар хот Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хоттой эгчдүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 20 гаруй жил болж байна. Энэ харилцааны хүрээнд Сөүл хотоос хөрөнгө оруулан манай үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүлийн төглийг тогтжуулж өгсөн. Өнөөдөр Сөүлийн төгөлд хүүхэд болон байгаль орчин дээлтэй 100% эко тоглоомын талбайг байгууллаа. Сөүл хотод сүүлийн үед модоор хийсэн элсэн дэвсгэртэй эко тоглоомын талбайг байгуулдаг болсон. Бид энэ талбайг байгуулахад 200 сая вон зарцуулсан. Энэ тоглоомын талбайг байгуулж байгаа нь Улаанбаатар, Сөүл хотуудын найрсаг хамтын ажиллагааны нэгэн илрэл төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудад барьж байгаа бэлэг гэж ойлгож болно. Сөүлийн төгөл нийт 1.3 га талбайг хамардаг. Харин үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай 970 гаруйгаа. Нийслэл хотын төвд байрлалтай энэ өргөн удам талбайд цаашид олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. За үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол нийт 974 гаагийнхаа бол 183 га дээр нь бол ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Яг энэ ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжөөд явж байгаа. За энэ 30 гагийн ажил сая дуусчлаа. Одоо ингээд эх жил бол бид нар ихний ээлжийн ажлынхаа дараагийн шат болох 50 гагийн 25 гагийн ажлууд маань хийгдэд явна. 25 гагийн ажил маань гэдэг нь бол одоо маршлын талаас орцсон хэсэг, авт зам, дугуйн зам, явган зам, усан ориглуур, мөн туулгалын эргээр 3 гааг хамарсан наран шарлагын талбаас хийгдэж явж байна. Наран шарлагын талбай ажил бас эхэлж явж байгаа. За мөн бол 50 гагийн хэмжээнд хойшоо зүүн тийшээгээ хөгжөөд хэлээд явна. За энэ дээр нь тодорхой хэмжээний нэлээд олон ажлууд төлөвлөгдсөн явж байгаа. Мөн хил хамгаалах ерөнхий газартай хамтраад бол манай 3 дугаар орцсон хэсэг гэдэг 1.2 гагийн тохиолдолтой хилжтийн алдрыг мөгчүүлсэн тийм тусгай талбай хийгдэх гээд бас зураг төсвөн бол батлагдсан. Ажлын зурган дээр явж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2009 оноос хойш нийт 104 мянга гаруй мод сөг бутлаг ургамлыг нутагшуулан